Илгийн бол part 1. Та нар зүгээр л зарим бүсгтэр мэдчихсэн. Одоо хаач. Та хараад байгаарай энэ парораг. Йоо. Харсан уу? Юу гэж зав чад шийдэл. Йоо. Хаад гэсэй гэж үгээд. Шүү яваа зовтон. Йоо. За, гол оруулсан царин энэ байна. Уучлаарай Бөби. Би өөрөө гооч. Зүгээр. Сайхан сэтгэл Бөби жаахан уурсан ч найзуудаа бодон төвчин өнгөрөв. Өөрөө наад чи болохгүй. Одоо харчи. Йоо. Сайн уу найзуудаа? Сайн уу би? Би ч хийж хэллээ шүү. Нэнэг бас нэлээд эвгүй ангиштэй. Яагаад харахгүй. Ой. Коронг бомбоч идэх чинь нэг группиг олчихдээ шүү дээ. Бүр ингэтэл номд шүү дээ. Одоо харж байгаа зүй. Параар бүр яад гэж санана. Ти бүр яагаад ч байдаг нэс. Арайчтэй. За ингээд нэг ангин төв нэг үгийн паророгийн дундуур нь хэлэхэд штэ. Энэ нэгдүгээр бүлгийн 7 дугаар ангин гэдэг нэг юм ангин өгөхгүй юу? Тэр ангийн ихэнх хүмүүс үзэг байдаг. Тэр ангид бүр мангар гоё анги. Тэгээ ерөөсө тэр ангил ер нь хамгийн илгийн анги гэж би боддог. Нэгдүгээр бүлгийнх нь хувьд л Коромбол ингээд бах юм хайгаад байгаа байхгүй юу? Тэбэтэж коромбол мухалцсан. Тэгэл одоо нэг паророгийн нүүрэндээ сараатцсан нөгөө хоёр чинь алдцаад байдаг. Короны сүлний мурталсан дээ шүү дээ. Тэгэл нөгөө хоёр чинь бялууга шидээл өстой нэг алж өгөнд парорыг царайг нь хараад байгаа. Тэгээ нөгөө чи бялуугаар авнууд нөгөө хоёр чи бялуугаар нүүрэн бүр яат те ийм хоёр юм гэ муудалцаад байдаг. Тэ Hello, Pororo. За энэ анги дээр нь болохоор ингээд илгийн ямиг нь хэлэх юм бол одоо би ингээд чимээгүй болж байгаа та нарт хэлнэ. Тэр үнээр гоё. Сайн уу Эди? За энэ хэсэг бол зүгээр нэг Эди ханаа төвцөн гээд Эди тусалж гуйх гээд явдаг үеэр Өчигдөр шөнийн цасаварч одоо та нар харж байгаагаар би одоо чимээгүй юм зөө. Одоо пүбигийн хуруугийг л харцаарай. өчигдөр шөнийн шуурганаар манай гэрийн үүдэнд зөндөө цасаварчж чи туслаач. Тусалмаар л байна. Гэтэ би жоохон бэрдчихсэн. Уучлаарай Эди. Ваа. Өчигдөр шөнийн За саяных бол бүр амар бэртэл. нар манай гэрийн гадаа зөндөө цасавараад толгой эргээд байна. Энэ хоёрыг гэж үжиглж идэв шүү дээ.
Миний бие муу байна. Худлаа баашлж байсан Эди харамсаж эхэллээ. За ингэ за одоо энэ гэхтэй амар юу вэ? Ном уншиж байна. Зөв мангаар ингэ ном уншиж байдаг хгүй юу? Та нар ингэ Шууны тухай ном байна. Чуунд болоо далаач 2 хүлийн саруу байг юм байна. Хошоо. Даалав. за мангарын хувьд бол паророо бол ерөөсөө ингэ нисхийг хүсдэг шувуу гэдэг та нар бүгд мэдэх бах. Паророо тэгээд нисхийг хүснэ мэдээж. Тэг паророо бол нэг шувны тухай ном уншичаад мань гарч нь одоо өөрөө шувуу гэдгийг мэдэж юм наа. Тэгэд ийм сүл мэдэж явж идэг одоо паророо одоо яах гэж. Тэгэд энэ паророо ингээд байшингийнхаа дээврээс ингээд нисгээд ундаг байхгүй юу? Мэдэж оцсон суувал нисэж чадахгүй. Тэг паророо ингээд нисчтэй. Энэ ганц 2 секунд агаар дээр байж байгаа унд юм аа. Нэг иймэрхүү байдалтай. Тэгээ паророо маань өөртөө нэг хиймэл далавч хийж байгаа дараа нэг удаа нисгэж оролдноо. За мэдээж паророгийн энэ нь бүтлгүүтээд одоо энийг хажуугаар өнгөрж байгаа. Энэ хүү цасан бөмбөг болоод доошоо уруудаад онно. Тэгээ маань Эди Рупи 2 ирээл авна штт. За тэгээ нөгөө паророо маань нөгөө одоо Эдигийн тусламжтайгаар хөлөг онгоцсон суугаад явхаар болноо. Тэгтэл энэ короныг нь хараад байгаарэ. Зүгээр л харцгаалтай короныг. За тэгээд ман корон бол зүгээр мэнэ уншаад сунаа. Тэгээд паророо нисхийн үеэр паророгийн зурагтай нэг тийм хөлөг онгоцсон суугаад ниснэ. Ман паророо бүр орилоод нисхийн чинь тэгтэл нөгөө машин яг л нөгөө нэг Эдигийн зөхөдөг бүтлгүй зөхөдөд шиг л унна. Тэгэл нөгөөдөг чинь нэг амар юм унлаа шүү. Тэгсэн чинь паророо маань зүгээр л хар зүртэй болоод сайн уу гэж хэлэндэ. Та нар саяг харсан уу? Гэл унлаа. Паророо унлаа. Тэгэл мань паророо маань унсныхаа даруйд бүр яах ч үгүй юу ч улаагүй юм шиг пупирээ харууд сайн уу гэж хэлдэг. Тэгээ нөгөө паророо маань сайн уу гэж хэлнэ. За тэгээ яагаад ч юм нэг паророгийн малгайн дээр нь хуран лент наасан байгаа нь харагдана. Бас хасар дээр нь. Тэгээ пупи бол ингэж хэлдэг. Тэгээ пупи амар мэрэгүү үг хэлдэг зөв юм амар мэрэгүү үг. За чи юуштэй ингэж одоо далай дотор ингэ сэлээд үзээ гэд хэлдэг байхгүй юу ингээ үсрээд. Тэгээ пупи бол оцсон шувуугийн давуу талын мэддэг юм шиг оцсон шувуу далаад сайн сэлдэгэ гэж. За тэгээд маань оцсон шувуу паророо далаад сэлнэ. Тэгээд тэнгэрд байгаа юм шиг мэдэрч амснаар анх паророо толгой дотроо нисэж гин гэж бодноо. За маань паророо маань тэгээд дараагийн гэдэг нэлийн галзуу юмнууд бас хийнэ. За тэгээд паророгийн ангууд бол нэлийн галзуу юмнууд их гардаг ангууд. За тэгээд нэг анги дээр нь бас паророо энэ Эди 2 засан хүн хийж байгаа нь харагданаа. Мань 2 засан хүн хийж ийна. Тэгээд мань 2 ингээд таарлаа. Тэгс энэ 2 нэгээр нэг хийгээд ийна. Би энтэйгээ өсвөлтөөд пуби ирээд үнэлгээ өгөөд хоёулаа адилхан байна гэсэн чинь бидээж нөгөө чинь таалагддаггүй. Бас миний хэл үгээд гутцгаана. Бас хэрүүл болно. Нөгөө 2 чинь тэгээд засан хүн 2 чинь тавьчих. Тэгээ шөнийн үеэр нөгөөдөл нь засанд ингээд мэдээж муухай олчихно. Цасан хүмүүсний муухай харсан Эди паророо 2 маань нэгнийгээ гүтгээд айл эсвэл нэгнийгээ буруутгаад өстө хэрүүл маргаан хийнэ. Паророо шалсан ч өөр их нь бас тийм болцсон байна. За тэгээд нөгөө 2 чинь шөн юу гэж удаж ядах вэ? Өстө паророо миний цасан хүн нураалаа гэж бодоод л юм. За тэгээд мань 2 чинь нөгөө салхи тэгснийг мэдээд за уучлаарай гэдэг. Нэг тиймэрхүү анги өнгөрдөг өө. За бүр ингээд инхтэй ангид нэг өнгөрдөг. За тэгээд энэ анги бол бас нэлийн илгийн анги. Энэ анги дээр нь паророо маань одоо яадаг вэ гэхээр паророо маань ингээд Эди нэг удаа ингээд гой ном уншиж агаад ээжээ бол ном унших туртайгаар за тэгж агаад гацын зураг болдог.
эдийн засгийн газрын зураг гэж бодоод нөгөө нэг баян болох гэж үзнэ амаа нээди. За тэгээд нөгөө хоёр чинь нэг удаа ягаад ч юм чаргаар булгаж яагаад осолдоод хуран лилэнд гарсан. Нөгөө хоёр чинь ирээд хамт явахаар болно. Харин Эди эдийн засгийн газрын зураг алдчихнаа. Ингээд бэрэгчтэй. Тэгээ нөгөө хоёртойгоо хамт эдийн засгийн газрын зураг аваад явнаа. За нөгөө хоёр чинь тэгээд эдийн засгийн газрын зураг гээд нөгөө Эрдэнэс байсан гэдсэн газар чинь ухаад ортол мэдээж хэрэг юу гэж хин нэгэн шууд эрдэнэс өгчүү. За үхний тэмдэгтээ тийм нүх байжээ. Өөрөх байсан байна. Болгоомжл гэсэн байж. За тэгээ манай хоёр маань тэгээд нэг хэсэгтээ тэнд байхаар болноо. Тэгээ нэг энэ Эдийн олс авчрахаар явд юм аа. Тэгтэл маань Эдийн маань олс авчрах гэж явчаад найзуудтайгаа тоглонгуудаа нөгөө хоёроо мартаад нилээ орой ирнэ. Тэгээд нөгөө дүүл чинь ингээд амар сайхантай арай жаргачихсангүй нөгөө хоёр чинь хайна түрэл дууслаа. Тэгээ энэ анги дээр нь болохоор корон бол ингээд шүн нисээд яваад идэг баг л. Корон ингээд ном гэд хамт уншсан гутаа өөрийгөө төсөөлж мөсөөл бодоод идэг. Тэр сонь гэсүүд бороор дэрс гарнаа. За тэгээд корон маань энэ тэрүүгээр сахилахгүй ч явна. Нэгтэл мань пороор ерөөсөө тоодоггүй. Тэгээ поророгийн толгоор өн хит пад буудаж байгаа юм чинь. Хараад амлуун хүртэл ингээд пад буудаад хайнаа. Ингээд корон маань айсанд бас ингээд яг удаа нэг тийм байдалтай байна. Тэгтэл бүрэг поророо гэрээс хөөгд ажиллаа. За мэдээж тэгээд нөгөө поророо маань засан шурганаар короныг хайчаад тэгэж юу санаа амар энийг унтчихсан те дараа нь тэгээд короныг одоо засан шурганаар айж байгаа бах та гэд гараад явнаа. За манай хүн чинь нэлээд удаан хайжгаад гэртээ ороод ирсэн чинь поророо маань засуулчихсан короныг зөндөө хайжчихсан. Тэгээд корон нөгөө гэртээ гэрлээ асаагаад байж гинэ. Нэг иймэрхүү байдалтай энийг төгсөн. За дараагийн анги дээр нь болохоор жинхэнэ манай Монголын тоглоомын талбай дээр болдог үйл явдлуудаас ингэ дурдсан байгаа. Манай Эди Поророо хоёр маань савлуурд тоглож байна. Тэгээд Поророо ээлжлэхгүй байна. Үүнээс л болоод нөгөө хоёр юм дайн эхэлнэ. Тэгэл нэг загас гараад ирэхэд Поророо маань идгээд үтсэн чинь унтчихнаа. Тэр хооронд нь Эди суучлаа. Тэгээ Эди рүү засан бөбөгшөдлээ. Тэгээд Эди бүр амир дээрээс ингээд Поророо засан бөмбөг шидчихнэ. Шиднэ гэж бүр унгаа ичнаа. Тэгээ нөгөөдөг чинь нэг орилсон юм бууж ирсэн чинь адаас нь бас засан бөмбөг байна. Тэгээд Эди маань ягаад ч юм нэг ягаад ч үгүй ингээд арьсамсны ягаад ч амьд үлднэ. Тэгээ нөгөө Эди чинь Поророг жинхэнэ бодохгүй л үзэндээ яг Монголд байгаа тоглоомын талбай шиг л нэг болоод за тэгээ нөгөө хоёр чинь өстө хүчээ үзээ нэг бөөрнгийн юм дотор зодтолдоод эхэлнэ. Тэгээ нэг савлуудаар унангуудаа бас нэг хэцүү хөндөө байдалтай тоглоно. Тэгтэл нөгөө гурван найз нь савлуур дээр ээлжилчихсэн духтайхан тоглож байна. Тэгээд ээлж тоглоё гэдгийг сураад нэг тиймэрхүү ангиар төгсдгөө энийг. Одоо энэ ангийг ярьж өгвөл тэгэл ер нь дуусах гэж байна. Энэ анги дээр нь болохоор ингээд корон бол ингээд төсөөлд авцсан. Хараад байгаарэ. Бүр ингээд сан марыг авах тухай гэдэг тэгсэн чинь төсөөлийн Поророо маань баллаж хайнаа. Тэгээ нөгөө корон ч тэр туршилтаа Поророо дээр хийгээд авнаа. Тэгээ Поророо нэлийн уралчихсан байла. Тэгсэн чинь найзууд нь хүрээд ирлээ. Тэгээд хамт тоглоё гэсэн чинь корон удахгүй би тоглохгүй гэд тэгээд унаа. Тэгээд нөгөөдөг чинь тоглохгүйгээд ажсэн чинь найзууд нь короныг уул руу явж байгааг харчнаа. Корон уул руу явж яах гэсэн бэ гэсэн чинь корон маань нөгөө нэг сарыг буудаж Поророод тушил тэгээдсэн санаа тэр үжээ. Сарыг авах байж. Тэгээ корон маань сарлууга буудаад л нэрл онхгомдаа гэсэн чинь найзууд нь сайхан сар од бэлжчихсэн гинтийн бэлэг барьж байна. За тэгээд Поророо маань тэр минь ойлгочихсон. За одоо тэгээд уушлахгүй уужтай гэд тэгээд мань хэд инээлтэд энэхүү анги маань төгсөж байгаамаа. За энэхүү ангийн хувьд
Энэ эхний эдэн ангийн хувьд бол зарим нэг галзуу үсийг гардаг. Гэтэ хаяа галзуу бүр яаж амьд үлдчихв гэмээр хэсэг дараагийнхтэй нь гардаг байгаа. За тэгээд та нар part 2-ыг орох хүртэл түрүү хүлээнэ үү? Жагуудах баг шүү. Тэ. Бааштай. Тэгээд суб болон лайк дараарай.